Аюу байна. Вон чамаар юу вэ? Надаар тайван. Өнөөдрийн подкастн дээр би чи бас байсан л да. Гэхдээ ерөнхийдөө би өөртөө тохиолдсон маш их хэвтэр дурсамж. Юу нэг хэвтер эдээ. Дурсамжаа ярихгаас үгүй. Надад жоохон нэг тийм санагдана. Би бол амар хөвчлөлтэй л байсан. Амар миний хувьд л амар гоё юмсан. Тэр өнөөдөр юу яах чаа? Стрессээ талих чаа. Тий, ерөнхийдөө тий. Стрессээ талнаа. Тий. Тэгээд бас хальт тий ер нь Японд жоохон Японы талаарх жоохон дургүй юмнуудаа бас жоохон ярих байхаа. Харин Стрессээ талаар. Стрессээ талж Японы муулцай тийм ээ. Жишээ бүсүртэй. За, ингэсэн байт юм аа. Түрүүлэн оногчтой тий. Түрүүлэн оногт ингээд Twice Японд тоглолтоо байсан. Тэгээд Ано бит хоёр. Тэгээ Ано бит хоёроос гадна бит хоёрын найз тэгээд манай нөхөр бид дөрөв ингээ явсан баггүй. Тэгээд амар таношимын байсан тий. Тэгээ билет бүр хэдэн сарын өмнө бит хоёр худалдаж аваад. Тийм, ер нь Японд угаасаа ингээд урьдчилж хийдгүй юм гэж байдгүй ер нь. Бүх юмнууд амар урьдчилж хийгддэг. Тэгээд тоглолтын билетүүд дор хаяж хэдэн сарын өмнө, бүр 1 жилийн өмнө ингээ авч мавсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд бид тэр хэдэн сарын өмнө ингээ билет авцсан тий амар гоё ингээд Twice үзнэ ингээл. Тэгээ яг билет нь яг ингээд онлайнаар ингээ ирэхтэй 2 өдрийн өмнө лөө тий. Тий. 2-3 өдрийн өмнө яг ирдэг юм билээ штэ. Тэгэнгүүтээ за явхаасаа өмнө л нөгөө билетээ хасаж авч маваад ингээд хийх юм хийчихье гэж бодоол заяа. Тэгэл яг тэр нөгөө тоглолтынхаа өдөр би ингээ нөгөө аппликейшн татаж аваад тэгээд тэр нөгөө тоглолтынхаа нөгөө QR кодоор оруулна. Тэгэхээр тэр QR кодыг тэр аппликейшн дотор ингээ гаргах юм уу яг тэр өдрөө хийсэн байхгүй би. Тэгээд Япон хүмүүс бол мэдээж урьдчилаад тэр тоглолтынхаа талаар хамаагүй юм судлаад тэр Twice Japan вебсайт руу нөрөөд хамаагүй юм уншдаг юм байна л та. Тэгсэн чинь би бол яах вэ? Нэг тэг тоглолт үзэхээр нэг явдггүй хэлэхүү те. Тэгээд амар туршлагагүй тэгээд шууд тэр өдрөө QR код мод юм хумаа бэлдээл тэгээд очиод тэгэл ядж хахад амар бороотой байдаг, гинт бороо орсон. Би ч ингэж хөлж боглолоо. Тийм би чи ингээд юу лээ? Тэр чин Токио дотроо байлоо. Канагава. Канагава юм уу? Тийм штэ. Оо, тийм үү. Би чин Сайтама гэж бододсон юм штэ. Ажиномото стадиум гээд ер нь дэлхийдээ бүр хамгийн томдоо ордог стадиум тий. Тэнцэн одоо хөл бөмбөгийн тоглолт моглоод байнга болдог 20,000 хүний тий үзэгчдийн суудалтай бүр ер нь л айгүй мундаг газар руу очсон байхгүй юу? Уулна. Тий. Тэгээ ингээд гол нь юу юм бэлээ тэр чинь хөл бөмбөгийн тэр тоглолдог болохоор голын хэсэг нь ингээд дээвэргүй онгорхой. Тэгэнгүүт нөгөө гинт бороо ороод эхэлсэн чинь нөгөө голын хэсэгт сууж байгаа хүмүүс чинь ороод тэгээд гаднаас бид нар бас ингээ хальт ингээ ойчрлуулсан заяа. Тэр чинь ингээ зөндөө олон хаалга байгаа хэрнээ. Ингээ хальт ойчрлуулсан. Нөгөө QR код модыг уншуулах гээд. Тэгээд нөгөө амар бороонд чинь би гадаа нөхөртөө ингээ ойчрлаад байж байгаа байхгүй. Тэгээд арай гэж нөгөө стадиум руу ороод яг хаалганы хажууд бид тэдний судлаасэн тий. Яг дээрээ яг ингээд яг одоо нөгөө дээвэртэй хэсэг дээр нь сууж таараад тэгэл вау, амар гоё судалтай. Тэгэл яг гарахад бас амархан тий. Тэгэл байж байгаа л ялаа гэж. Тэгэл бид юу ч гэсэн тоглолт маань яж байгаа хойшлоо доо. 1 цагаар хойшлсон тий. 30 минутаар хойшлсон. Бүр яа 30 минут? 1 цаг уу? Тий. 7-оос эхэлсэн. Тийм үү? Тий. За тэгвэл 1 цаг хойшлсон байна. Бороо ороод амар аян цогтоод болдгоо. Тэгээ хүмүүсийг чинь заавалчгүй аян буулагчтай голоор нөгөөний задгаа талбай дээр сууж байгаа хүмүүсийг заавалчгүй аян буулагчтай газар руу оруулна гэд. Тэгээ тэр хүмүүсийг аян буулагчтай газар руу оруулаад аянаас хамгаалсан тийм газар руу оруулж зогсоож агаад тоглолтоо хойшлуулж агаад тэгээ тоглолт ихсэн ч юм уу Twice маань нөгөөний арын юу дэлгэцэн ажилддаг үү те. Тэр яг бороо мороод норсон баха. Гэсэн баг. Алаглаад. Тэгээ бууин болж юуцсан юу лээ? Цагийн дараа тоглолт маань эхэлвэ. Мен дөрөв босоо зогсвоо.
Бүхэл Энд бүтэн угаасаа бүх тоглолтыг босож үздэг. аа Тий. Тий. зогсоод Тэгээ бас суудалтай хэрнээ босож үздэг. тэгэл бид дөрөв чинь өстой ээлж ээлжээрэл тоглолтооч үзэл бичлэгээ хийгээл зургаач аваад тэр жижигхэн зайн дотор эргэж нэг селфи юу лээ селфи аваад цаашаа нэг бичлэг хийгээл томруулаад цаашлуулаад бичлэгээсээ сүр болоо баг нэг цагийн турш тасралтгүй байдаг гэсэн баг. Тэгэл ер нь тоглолт маань баг жоохон төсөрлөгөө орж ирж гин удаа гэж боддог. Тэр баг жоохон төсөөлрөгөө орж ирж байсан баг тийм. Тий. Яг тэр үед нь яасан байх нь манай баскан төсөлтөөгөө бичлэг хийж аваад баригдсан байх нь шүү дээ. Ерөөдөө би баригдсан байхгүй. Тийм. Намайг гэсэн байхгүй. Тэгэд амар Тэгээд энэ тэгсэн чинь нэг бид нар чинь яг нөгөө хаалганы ойрхон сууж байгаа болохоор яг тэр нөгөө хаалганы тэндээс нэг хүн намайг шууд ингээд дуудаж байгаа байхгүй. Хөөе хөөе гэд. Тэгээ ингээд яасан гэд ингээд харсан чи харин сая видео хийжсэн тий. Одоо шууд гараарай гэдэг тэгэхгүй. Тэгэхээр би аим гайхаад гэд юу видео байхаар юу шууд гараарай мараарай тийм мэдээгүй штэ энэ төр гэд. Тэгсэн чинь тийм дүрмтэй шууд гараарай энэ төр гэд нэг өвөө. Тэгэл би чинь бүр ингээ гайхаад бүр яах ёстой ойлгохгүй юм чам. Ингээ шууд гарах уу яах уу ийх үү тэгсэн чинь нөхөртөө ингээ хэлсэн чинь өө гарыг гэлтэж гин. Тэгэл за бит хоёр л гарчээ. Тэгээ та хоёрыг бол үлдээчээ гэж бодвол тэгсэн чинь та хоёр бас хамт дагаал гарыг хэл. тийм баскетбол амар азгүй яг ингээ тэр дөрвөн хүний дунд дөрвөн хүн зогсож байхад тэр дөрвөн хүний дундаас гурван бичлэг хийж байгаа байхгүй тий. Би баскагийн нөхөр бид гурав ингээ дараалал зогссон бичлэг хийж байгаа байхгүй юу. Гэсэн чи баска тэрэнд нь баригдаад амар азгүй. Би тэгтээ бас гүрийсэн жоохон юу яачих гад үлдэлт гэхээр би бас үлдчихгээ тийч гяс чимээгөө доошсон шиг буугаад. Нэг ч мөнгө төлрөөд ороод ирсэн юм чи бичлэгээ гүцээ бичлэг гинэ. Юугаа тоглолтоо гүцээгээд үдчихгээд их жоохон ширгэнсэн. Тэсний амар дөрүлээ эзэн ганцаараа үлдэх амар хэцүү санагдаад. Би хамтаа нэг гэдэг. Нэгэлсэн санагдаад байгаа юм чи. Тэгэл энэ хоёрыг дагаал гарсан байт юм аа. Энд бид дөрүлээ гарчаад би бол амар хичээсэн буцаж орох гэж амар тайлбарлаад ингээд юу ч хэмэрэмтэй одоо тэгэл урдчилж ямар ч тийм мэдэх боломж амар бага байсан. Одоо нөгөө тийм авч байгаа арга хэмжээ нь айгу дутуу байсныг нь би ингээм амар ойлгуулах гэж амар хичээсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээд угаасаа тэгээ японочууд чинь жоохон нэг тийм робот шиг болсон шүү дээ. Дөрөн бол дөрөн заавал энийг мөрднөө өнтер гэд ярьчих амжаа. Тэгэл би би бүр ингээд анхнаасаа ингээд гадаад хүн бол ойлгохгүй байгаа дүр үзлэл ингээд жүжиглэх хэрэгтэй байсан байна. Тэр үед чинь 80 бодогдож байгаа юм. Тэгэл яаж хэлж энэ байдлыг эргүүлж бид дөрөв орох уу? Яа, балиарасаа миний хувьд бүр үнэхээр хичгэвтер. Тэгээ би бол амар хөвгөлтэй байсан. Тэгэл манай баскет хэмжээд энэ цамнаа даа. Тэр амар японоор хэлдэг л яг тэр мөчөд аргагүй миний нэ. За Япон хэл нь ямар мундаг юм бэ гэж би чи тэр хүнтэндээ бас баскагаараа бахархаж зүгээр. Хөөе ийм намуухан дуутай хүүхдийн хоолооноос ч гэсэн ингэж бас хэрвэл гардаг байжээ гэж бодож байна. Өөр ирэхгүй инээ төрөөд. Би чи ингээд борлуулагчаар ажилладаг байсан шүү дээ Япон компанид. Тэгээд ингээд одоо харилцагч компани ямар нэгэн комплейн хийлэхдээ ер нь бол ингэдэг байхгүй. Яагаад урьдчилж та нар ийм арга хэмжээ аваагүй юм ч юм уу тий. Урьдчилж болох байсан юмыг та нар тэгсэнгүү гэдэг байдлаар тэгдэг байхгүй. Тэг би яг тэр аргаа ашиглах гэж үзсэн байхгүй. Яг над руу хүн хэрэгэлдэг аргыг яг би өөрөө хэрэглэх гэж үзсэн байхгүй. Тэгээд жоон дийлэхүтэй үнэхээр нэг тэнэг хоёр юм байсан юм. Би бүр одоо царайг нь бодохоор бүр ингээ чи дээр бичиж тоглолтынхаа бичлэгүүдийг юу яасан устгацсан уу? Устгаагүй юу? Би бүр үзэж чадахгүй байгаа. Ингээ
бүр зургийг ч харж чадахгүй. Гэтэ ингээд хальт яг хуу харсан л та мэдээж тийм. Гэтэл ерөөсөө кринжлээд буцаад тэр юм бодогдоод Мм. гэдэг тийм. Гэхдээ яг би харсан юм л да. Тэр зураг авч болохгүй гэдгийг нь бол харсан. Гэхдээ тэрэн дээр нь би болохоор нөгөө мэрэгжлийн камер дээр болохгүй гэж ойлгосон байхгүй юу? Тэгээ дээрэс нь нөгөөний зураг аавал ямар шийдгэлтэй ч юм уу те тийм их юм ерөөсө бичигдээгүй байсан. Бичигдээгүй гэдэг нь тэрийг амар жижигхэн шоргоолж жижигхэн юугаар ингээ бичсэн. Японы нэг тийм заваа дүрмтэй дээ штэ. Нөгөөний болохгүй юмнууд амар жижигээр хүний нүднээс харагдахгүйгээр жижигээр биччихдэг нэг заваа зөв шиг юм байдэн штэ. Ер нь Японы Ер нь бол бичээстэй бол байдаг. Тэгсмэл амар жижигээр бичдэг те. Хич бол жаргаарайгүйгээр. Тэгтээ ингээ нөгөө нэг хаалганы хажууд ядаж ингээ камер одоо ингээ бат X mix гэсэн юм тавьсан бол бас харна штэ тэг хүн орж явах замдаа. Тийм бол байгаагүй штэ. Харин тийм. Тэгээд одоо хаанаас юу харах хэрэгтэй байсан тэгсэн чинь тэр Twice Japan-ийн вебсайтыг харах хэрэгтэй байсан. Энэ тэрийг харах юм бэ. Яаж чад худалдаж авсан тэр Twice Japan-ийн юу вебсайт биш те. Өөр зүр яг билетнийх нь юунаас нь худалдаж авч байгаа штэ бид нар ч. Тийм. Тэгээд амар сайн. Билет QR код гаргаж ирэхэд нэг тийм зөвшөөрсөн I agree гэдэг юм даруулсан штэ. Би ихтэй тэр I agree гэдэг юмны би унсан байхгүй тэр нөтийг унсан болно. Тийм, унсан чи тэрэн дээр нь бичлэг зураг авах юм бол хөөн мөн гэсэн юм юусаа байгаагүй. Зүүн нөөний хамгийн тодор юу яагаад бичсэн байсан нь болохоор нөгөө ямар нэгэн асуудлаас болоод тоглолт зогсох юм бол мөнгөний чинь буцааж өгөхгүй шүү гэдэг юм бичсэн байсан байхгүй. Нэг тиймэрхүүдэл нэг тийм тоглолт яг нэг тийм зураг мураг авал ингэн тэгнэ гэсэн юм байгаагүй тий. Би бас яг унсангүй уул нь би уншсан. Тэгээд би бүр ингээ гайхаад би эсвэл анзаараагүй өнгөрөөч юу гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь тэр вебсайт дээр нь бол сайхан дурайтал бичсэн мэлээ. Тийм. Чи вебсайт юм бол шууд гаргана гэсэн мэл. Яа тэгэл тэнцээ чи хэдэн мянган хүн бүгд бичлэг хийж байгаа шүү дээ. Би ингээ японочдыг ингээ бичлэг хийдгүү шүү дээ цаазуулчаа ингээ зүгээр ингээ тоглолт үзэхдээ ч гэсэн нэг настрыг үздэг шүү дээ зүгээр л зогсож идэг алгаад шалмшаал. Тэгэл угаасаа л нөгөө японочд болохоор тийм байгаад байгаа юм бодод зүгсэн байхгүй. Тэгсэн чинь угаасаа бичлэг хийх нь ингээ амар хориотой байдаг болохоор тэгдэм мэлээ шүү дээ. Тэр амар сонин дээ одоо ингээд тэр том дэлгэц мэлгэцээ хаа тэр дэлгэц мэлгэцээр бас ингээ гаргаж болно шүү дээ тий. Тэр анонсыг харин би хийж болохгүй шүү гэдэргээд. Тийм бүр нэг цаг хойшилж яхад тэр хооронд бас хэлж болно доо. Гэсэн бол бас ойлгоно шүү дээ. Би тэгтээ одоо юу гэдгийг чи ч гэсэн бас өмнө тоглолтууд үзчихлээсэн би ч гэсэн өмнө үзчихлээсэн тэгж яагаад ерөөсөө тийм бичлэг хийж болтгүй гэсэн юм байгаагүй те. Харин тийм ээ би тэгтээ одоо энэ жилээс өмнө тоглолт үзсэн гэл бүр 2018 өмнө 6 жилийн өмнө үзсэн байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд бол бүр ингээд яг нөгөө утсаараа гэрэл тусаадаг тийм гадаад нөгөө тоглолт үзсэн болохоор бол бичлэг хийжсэн байхгүй. Тэгээд чи тэгтээ сайн нь бол Dark Shell үзээгүй лөө. Тийм энэ жил болохоор Япон хамтлагийн тоглолтыг үзэхдээ би яг тэр Япон хамтлагийнхаа техникийн юуг нь айгуу судалсан байхгүй. Одоо Япон хамтлаг юм чинь бас жоохон хат байж магадгүй. Тэгсэн чинь ямар тийм зураг дарж болохгүй гэсэн юм бас тэнд нь байгаагүй. Би олж хараагүй эсвэл тэгээд би бол тэрийг үзэхдээ бас бичлэг хийсэн. Тэгээ миний эргэн тойрны хүмүүс мэдээж бичлэг хийгээгүй. Яг японочд байсан. Тэгэл ингээд айгүй юм рок хамтлагийн тоглолт үзэж байгаа хэрнээ ингээл зүгээр л гараа ингээл урагшаа хойшоос аваад зүгээр ингээл амар томоотой үздэг. Тэгээд тийм л юм үзсэн. Тэгэл тэгсэн чинь зэлэг. Сая сүүлд нөө Coldplay үзсэн штэ. Чи үзэв үү? Coldplay үзэхэд бас бүгд бичлэг хийжсэн. Тий. Бүгд самнсан. Гоё яасан. Тойстэй. Манай юу нэ? Дозо. Япон цагаар. Twice дээр гэхдээ надад Twice-ийн тоглолт яг үнийг хэлэхэд бас жоохон сэтгэл түрээгүй. Тэгэл тэр чин 200 хэдэн мянга бараг 300 мянга төгрөгөл төлж орж байгаа шүү дээ хэдүүлээ чи. Монгол мөнгөөр тэгж яхад амар жоохон наастргүй байсан.
Мгм. Би тэгээ өмнө нь тэр нөө Lady Gaga Magaгийн тоглолтыг үзэж байхад Lady Gaga гэж ганцаархнаа штэ. Twice чинь баг тэгэл 10 хэдүүлээ илээ баг аруулаа штэ тий. 8 л байлуу. 8 л ач илүү. Тийм. Тэгээд Lady Gaga гэж ганцаархнаа тэр юу тайзан дээр бүр л Ладин байна гэдгийг би бүр сая бүр ингээд амар мэдэрсэн гэх юм уу Twice-ыг үзсний дараа. Мгм. Twice жоохон тайзан дээрх тэр нөгөөний аура идэр жоохон муутай санагдсан шүү. Яаж яг нөгөө тайзан айгу хол нэг захад тий болохоор жоон бас тэгсэн бах тий. Танд Жоон голдоо тайзтай мэстал бас арай нэг гоё хасан баха тий. тийм болоо. Тэгэл заримных нь хоолой моолоо дуу юу аяад давж гарч чадахгүй. Амар намайг хоолой моолоотой. Тийм бол болсон. Би бүр ингээ микрофон ажиллахгүй юм болов уу гэж бодоод заяа нөгөө бороо мороо ороод микрофон бас яач вэ гэ. Тэгээд зарим нь ингээд нөгөө дуулж захтаа ингээ аман сайн хөдөлгөхгүй байгаа хгүй юу. Тэнгүүд юм жоохон худлаа санагдаад жоохон ингээд тань санагдаад наастар унгаагаадсан. Зүгээр яг ингээ гоё дуулаад те ингээд амар юм мөрчвчтэй гэж бас үзэж байгаа юмд гоё л шүү дээ бол. Харин тэр дундаас яг гоё. Тийм. Тэр дундаас Жихё гэд мембрийг бол шүтсэн. Тэр бол өнхийг тайзны юм байл. Миний анзаарснаар Жихё, Наян тэгээд Чаян байла. Чаян гэж дуудсан. Чаян уу? Тий. Тэр гурав яг ингээ микрофоноор яг гоё дуулж байгаа нь бол мэдчихэж илээ. Нөгөөд бол тэгтээ дуулжсан дуулжсан. Тэгтэл жоохон нэг тийм зарим хэсэг тэр дуулахгүй яг нөгөө яг айдлал байгаа байхгүй юу? Харин яг айдлын тоглолт те лайв тоглолт нэг иймэрхүү болдго юм байна да гэж бодсон. Тийм. Гэтэ яг лайв байсан болоо ам барьсан болоо. Гэтэ зарим энэ дэр яг дуулаад ах шүүсэн тий. Тий. Айдлууд чинь нэг ардаа дуутай байдаг ч тий зарим хэсгэрээ тий. Тийм. Тэгээд бит хоёр амьдралдаа анх удаа K-pop idol-ийн тоглолтыг үзээд анх удаа тоглолтноос хөөгдөөд манай Баскаг би анх удаа цамнахыг хараад яахыг хараад цамнахыг тэрний өсөөгөө жижиг бүргээд амар чичирч уурлаад зүудтэй Японоор самнах би самнах гэж ярьж байгааг сонсож байгаагүй юу? Үгүй. Бөө цамнах гэж ярьдэн штэ. Мэдгүй. Үгүй юу. Тэгээ нөөний ууралж муурлаад одоо нөөний дэвсчиж ууралж муурлахыг бас цамнах гэж нөө сүүлийн үед жоо хэрэгэлдэг болсон тоо. Тийм үү. Сүүлийн үед жоо ер нь зөв хэрэгэлдэг лээсэн. Тийм. Тэг анх удаа Баскага цамнахыг харсан байт юм аа. Тийм битэн бүр ингээд амар урагшсан гэхдээ. Нилийн хөргөө стресстэй би бүр ингээд оройн бүр ингээд 2-3 үед сэрчлүүдээ би. Тэгсэн чинь бүр сэрчээд бүр тэр бодогдоод заяа би бүр ингээд бүрээд тэр үед нь тэгж хэлэхээс би бүр тэгж хэрэлдэх байсан гэж бодож мадад. Би тэгтээ нэг амар юм муухай үг бол хэрэлдээгүй штэ яг үг хэрэглээгүй штэ тийм. Бүр ингээд умаа энтер гэж мэгэдтэй бүр ингээд муухай үг баг хэрэглээд бичвэстэй байсан юм уу гэж бодоод хараал хилдэг байж юу. Монголоор бас уралж бас болно штэ хүн тийм. Тэгсдэгч байж юу оройн бүр 80 бодож мадаа. Тэгсэн штэ одоо ч гэсэн тэр хоёр хүний царайг ботхоор уур хүрээд байгаа. Одоо гоё шээ. Ямар хөөж. Зүгээр тэгээ 100 гарсан байсан бол айгүй туртаа авахгүй. Чи тэгэхээр тэрийг гоё entertainment л тэр мөчийг ингэ чимж өгж байгаа байхгүй яа. Тэгэхээр memorable урсамжтай болгож өгч юу. Тэгээд Японд тоглолт үзэхээр болвол зураг мураг 20-тай юм байлээ шүү. Тэгээд би ажлынхаа хүнд хэлсэн чинь тэгжилээ. Ер нь харьцангуй нэг хамтлаг дуучнаас хамаарат зураг авч болно гэдэг хүмүүс одоо бол гайгүй ихсэж байгаа гэсэн. Гэхдээ ер нь иймэрхүү ер нь л гэхдээ Японд шин одоо хуучин бол бүр айгүй юу юм бэлээ хатуу. Тийм. Тэгсэн одоо бол харьцангуй зураг бичлэг авч болдог хамтлаг дуучид
дуучтай болсон гэсэн. Тэгээд тэр нь ер нь хамтлагийн тэр тухайн артистаас айгу хамаардаг гэсэн. Аа. Тэгэхээр яг тэр артистийнхаа тэр вебсайт энэ тэр юм тийм уншиж очих хэрэгтэй юм билээ шүү гэж л хүмүүстэй одоо захий да. Тэгээ энэ бодвол юу яадаг бах та те нөгөө K-pop ч юм уу J-pop idol айгүй их нөгөө концертынхаа юуг DVD болгож дараа нь худалдаалдаг штэ. Тийм. Тэгэл айгүй жоохон тиймэрхүү тал дээр бас нэг хатуу байсан байж магадгүй бах те. Тийм. Тэгээ Япончууд ч угаасаа нэг юм фэн одоо Twice Japan гэдэг юм тий амар ингээл нөгөө Twice-ийнхаа анхныхаа тий эрхийг ингээл амар хамгаалсан гарууд байгаа штэ тий. Тийм. Яг төсөөлөгдөд байгаа байхгүй. Яг энэ дүрмийг зохиож байгаа хүмүүс. Би яг нэг юм Японы яг юм хитрхи амар их юм дүрм журамтай. Тэр нь ингээд бүр нийгэмдээ ингээд тогтсон. Бүгд ингээд энэ айгу мэдээж юм болцсон. Тэгээд бүгд тэрийг нь дагдаг. Тэгэн дээр ч гадаадууд ч гэсэн тэрийг нь даах хэвээр. Ер нь нэг юм амар юм хүмүүсийг яг ингээд нэг юм дүрм журам дотор ингээд хашаад идэг нь надад жоохон таалагддгүү. Тийм яг ер нь яг бодсон яг тэр өөрөө. Яг миний яг Японы хамгийн би бол нэлээд Японд хайртай л да. Гэхдээ хамгийн дургүй юм нь ялцчихгүй яг тэр юм байна гэж бодсон. Хитрхи би өөрөө ер нь тийм болж хувирна гэсэн үг шүү дээ. Дан байх тусам. Тэр яг миний хамгийн дургүй юм яг тэр л юм байна гэж яг бодогдсон шүү. Баяр хүргэе. Тэрийг олж мэдсэн дөө. Би олж мэдсэн баяр хүргэе. Манай Баска ч бас нөө харьцангуй Японд хайртай төрлөө шүү дээ тий. Би болохоор бас нөө Японыг чи айгүй жоохон тийм санта муутай хардаг наахгүй юу. Муул муулчдаг, сайлвал сайлчдаг тий. Аха. Энд чинь тэгээ яадчгүй тий юу штэ. Арал штэ. Арлын орон. Ингээд өөрөөсөө өөр оронтой холбогдоогүй тий яг ингээд бүр тусдаа юм. Бүр ингээд хамаг юм тусдаа хөгжсөн тий. Ийм яалтчгүүд нэг тийм яг ойлгоод байгаа байхгүй би бол яг яагаад ийм байдгийг нь бол ойлгоод байгаа юм. Тий. Гэтэ ер нь одоо ингээд 90 тойрны хүмүүс амар их тээж ярддаг тий одоо Японд хүүхдээ өсөхгүй юм шүү гэж. Би бол нилээн сонсч байсан тээж ярьж байгаа. Яасан гэсэн яг нөө Японы одоо юу гэдэг юм жоох юм хүүхдийг хит хайрцаглаад таячна гэд хит ном тэмийг хайрцагсан тийм заддарсан сэтгэлгээг нь алга болгоод хайчин гэсэн байдалтай хүмүүс юу айгүй их ханддаг юм шиг санагдсан. Тэгээд миний ер нь 90 тойронд байдаг монгол хүмүүс ихэнх нь одоо ер нь л болж өгвөл хүүхдээ цэцэрлэгийнх нь наснаас нь гараад ч юм уу те болж өгвөл Монголдоо сургуульд нь явуулмаар байна ч гэдэг юм уу. Тийм юм бол айгүй их сонсч байсан би. Би тэгээд Монголд очиж байгаа хүүхдүүд илүү тийм нэг хаанч амиа аргалаад те өөрийгөө аваа ирэх чадвартай болж бараг өсдөг байх гэж боддөө шүү дээ. Тийм survival хийх чадвар амар сайн. Тэ энд бол ингээд бүх юм нь ингээд бэлэн яг ингээд тэгээд яг ингээд дөрвөн журмаараа бүх юм нь явдаг. Одоо автобус машин одоо тэр юу гэдгийг бүх юм нь ингээд яг л ингээд явдаг цагаараа тэ тэнгуүч чинь яг нэг тийм амар юм их замраагүй газар очивол тэр хүн тэнд бол амьдрч жоон чадахгүй хаа тий. Тийм эргээд Монголдо амьдрахад амар хэцүү болчих واخ гэж би боддог. Яг үнэ. Одоо ингээл одоо юу гэдэг бид нар ингээл оюутан байхдаа амар их ингээл нөөний хоорондоо нийлээл айгүй их нөө ийш тийш ингээл яваал тийм байсан болохоор л амьдрал нэг жоохон гоё хөвгөлтэй байсан байгаад байгаа байхгүй. Тэг яг ингээ өөртөө бүгд ингээ ажил дээр өдрийнхөө ихэнх өдрийг одоо цагийг ажил дээр өнгөрүүлдэг болсноос хойш бол амар тийм амьдрал нэгэн хэв юм болсон тий. Гэтэ энэ яг гайхалтай нийлдэг байх ч гэсэн ер нь яг тэр нэгэн юм амьдралтай байсан л. Тийм энэ охин бол ийм амьдралтай байсан. Бид нар бол анхаач шиг алдаг байсан гэж байна. Би чинь гоё оюутан найзуудтай болоод их сайхан байсан. Гинт өнөө орой далайн эрэг дээр очих нь гэж мэгэл. Тэр гэхдээ айгуугаа онцгүй санаад байна миний санаа. Тэр амар гоё одоо бодохоор бүр амар гоё дурсамжтай байж тийм. Би чи хитэн найз нарын далайн юунаас те цаанаас ингээд нар мандахыг харуулъя гэж санаачлаа. Нэг далайн авч яваад
Тэгсэн чи шүн юу лээ 70 эргийн тэнцээд баг хүн байхгүй сонин мэн баг нөмөрч унтаадсан уу яаснаа тэгээ өглөө нь босон чи наранд байхгүй яасан гэсэн чи борооны уйлгатаар явцсан чи яах шиг. Амар сарал тэнгэртэй. Би амар саралт ингэртэй. Ядж байгаа тэр нэг шөнн тэр нэг гачаан тэр нэг сонин бикини өмссөн юм залуу эрэхтэй өвөө те. Өө тийм. Алхаал. Амар айсан шүү дээ. Харин Йоо. тий. Бид Тэгэж би юу хийчихвэ? Зөв газар ирвүү. ануу гэлөө. Тийм. Тэгэж нэг Тест найзтай гоёсан. хар үзэлсэн. Ер нь яг ингээд ажил дээр харахад гэхдээ нэрнгээсээ амар юм удиртай байдаг. Яг ингээд нэг юм бүх юм ингээд өглөө босоод ажилдаа явал орой ирээл тий. Яг нэг циклд орчдөг. Тэгээ би бас Japan зармаар тэр хүмүүс амар их одоо ганцаардаад байна гэсэн юмнууд амар харжсан. Тийм. Үнэхээр л ганцаардд юм бэлээ. Тэнгүүд Японч ингээд нөөний компанид хуур амьсгалт нь айгу тийм юу штэ. Манай надад ч яг тийм ингээ Монголд болохоор ажлын байран дээр жоохон тийм гэр бүлсэг байгаад юм шиг санагдаад байдаг хгүй хүмүүс. Айгу тийм харилцаад жоохон яг хөө ширүүн хэрэлдэж уралдаг ш та тэгсэн мөрчлөө тийм айгу тийм дотно байгаад юм шиг санагдаад байдаг хгүй юу. Японд болохоор айгу тийм хүйтэнтэй. Хүн болгон дээр яг өөрсдийнхөө л имийг уртгаал хийж гэн хажуудаа хаттайгаа нэг хандраад авахгүй. Яг л бизнес харилцаа. Яг л тийм яг л тэгэл өөрийнх нь яг тэр нэг чи энэ дөрвөлжин дотор сууя шүү гэсэн нэг юм заагаад өгцөн тэгэл тэр дөрвөлжин дотроо л сууж яадаг. Тэгэл яг өглөөнөөс орой хүртэл яг тэр юма хийгээл зарим үедээ яг илүү цагаар ажиллаад орой ажилдаа гэртээ ирэхэд 10 цаг болцсон байдаг. Тэгэл хоол ээж унтаал өглөө нь яг буцаа ажилдаа явдаг. Йоо аимшигтай. Тэгээ тэр нэг өдөр болгонд ингээд үргэлжилж чинь гэж бодохоор надад бүр яана би цаашдаа гэж бодогдоод идэв шүү дээ. Ядж байгаа тэгээд нэг Японд би бүр ингээ хүмүүсийг гайхаад идгийн Японд яаж ингээд хүмүүс яг ингээд өдрийн 8 цагийн турш ч юм уу зарим нь тэгэл 10 цаг 12 цаг ажиллаж байгаа тэр хугацаанд ганцчудаа гэр бүл найз нөхөд рүүгээ холбоо барихгүйгээр зөвхөн ажил руугаа харж ингэж хийж сууж байж чаддсан болоо гэж бодоод би өмнө Япон компанид ажилладаг байхад одоо ажил дундуур утас муцаа нэг оролдохгүй байгаарэ гэж бүр яг тийм дүрмтэй заяа. Харин тийм. Тэгээд манай ажлынхан ер нь эрэгтэй хүмүүс дийлинг гэдэг гэсэн байхгүй угаасаа. Тэгсэн чинь бүгдээрээ үнэхээр ажил дундуур утас оролддоггүй гэр бүл тийм байхгүй зав. Би л амар ингээл ажил дундуур тий уцаа харчих гэдэг нь тийм байдаг гэсэн шүү. Тэгэл чи гэр оронд ч одоо юу ч тохиолдож болно шүү дээ энэ хугацаанд тий 8 цагийн хугацаанд. Тийм орой харихгүй нөгөөд болж байгаа. Харин тийм. Тэгээ надтай хамт яг нэг шинэ одоо нэг хамт орсон нэг үеийн хүүхэд байгаа шүү дээ. Тэр хүүхдийг жисэн байхгүй манай дарга ингээд 8 хүртэл харихгүй болохоор би ингээд харьж чадахгүй ингээд. Тэг ингээд Япон хүмүүсийн дунд бүр тийм ойлголттой байгаа байхгүй ингээд дарга нь харихгүй бол харих амар хэцүү. Би бол ингээд харьцангуй нэг гадаад хүн болохоор нэг тэр нэг юм ач холбогдлохгүйсэн л та. Тэг манай дарга өөрөө ч гэсэн ажилгүй бол хараарэ гэдэг байсан болохоор. Тэгэл 6 өнгөрөөгөл гараа явдаг гэсэн би бол өөрөө ажилгүй бол. Би тэгээд одоо болохоор Япон компани биш гадаад компанид ажилладаг байхгүй. Тэнгүүд амар өөр соёлтой. Цаг боллоо бүгдээрээ сайхан хамаг ингээд томьёо тэгээ гараа явдаг. Тэгээд дарга нар бол баг хамгийн дөрөв цагаа тусгаал гараа явдаг. Тэгээ дарга нар харьцангууд надад ч гэсэн амар харахад амар би яг нөгөө Япон компанийнхаа соёлд ингээд тасцсан байгаад байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд одоо харьж болно гэж хэлүүлэх надад амар сонин санагдаад байсан. Нэр ингээд харьж болох юм бата гэмээр. Тийм. Тэгээл амар гинт ингээд юм гарлаа тэглэнглээ гэж шууд гэрлүүгөө явдаг ч юм уу тий. Харьцангуй амар юм чөлөөтэй юм байна гэж анзаарсан. Яг Япон соёлтой компанид бол яг л тийм байж харагдаач. Тийм. Манай компани ч одоо яг цэвэр Япон соёлтой компани. Би яагаад энэ компанид одоо ингээ энэ хэдэн жил ингээ ажиллаж үгээ би өөрөө гайхаад болохгүй байгаа ч юм. Ер нь ингээд жоохон ингээд хэцүү санагдаад тий компани соёл чинь хэцүү санагдаад байх юм бол ер нь амар хичээж чагаад заавал солих хэрэгтэй.
Ингээд солих юмсан гэсэн сэтгэлгээтэй амар удаан байх нь өөрөө амар жоохон хортой. Тийм би өөр дээр яг тэгж бодсон. Тэгээ. Харин тийм ээ. Тэгээ надад үнэхээр токсик байгаад байна манай компани. Сүүлийн үед бүр би чамд хэлсэн шүү дээ. Сая нэг сараас ахуулаад миний ходоод бүр амар өвдөд. Одоо бол яалтчгүй сэтгэл санаа юм бэл. Энд тэгээд нөгөө юмч дээр очихоор ер нь ингээд сэтгэл санаа дараараа гэдэг шүү дээ тий. Тэгэл би яг нөгөө амар ходоод өвдөд бас. Нөгөө Япон компанид орсон доороо штэ тэр жилээ. Тэгээд тэгсэн чинь дотрын эмчдэр ч явуулсан чинь ингээд найзуудтайгаа уулз. Тэрээсээ тайл нэг тиймэрхүү юм л штэ. Би ингээ ходоод дорндуулмаар байна мэн нэг очсон чинь. Японд бас ер нь гайгүй сайн эмчээ олж үзүүлнэ гэдэг бас жоохон хэцүү. Хэцүү тий. Тийм одоо ялангуяа ингээ хүүхдтэй хүнд бол яг очдог айгу сайн эмчээ олохгүй бол ингээд идэгдгүү ханаад нь одоо шинэ им авлаа гэхэд ханаад нь дарагдахгүй ингээл явааддаг ч юм уу. Тийм яг хитэн имлэг дамжиж явж байгаад яг нэг гайгүй эмчээ олсон. Ер нь хаана ойчрахтэй байна. Тэр л ер нь их тайжгүй имлэг. Тэгээ японочууд энэ тэнд очирлоод байсан. Тэгээ японочууд энэ тэнд очиж очирлоод байд юм би зүтэй. За. Тэгээ ер нь чиний хувьд одоо заяа Японы талаар заяа яг нэг тийм ирэхээс өмнө хүмүүс яг ийм ямыг нь мэдчихэд ирээсэй гэж боддогддог юм байна уу? Би одоо Японы хайнгууд ер нь дандаа л гоё юмнууд гарч ирдэг шүү дээ. Тийм хүмүүс яг л тэр сэтгэлээр бас ирдэг шүү дээ. Тэгэхээр яг хачир дээр ийм байдаг гэд хэлмээр. Би бол гэтээ хүмүүст яг хэлэхдээ болохоор тэгэж хэлэх дуртай байдیں۔ Японд 2 Япон байдаг аа. Та нарын аяллийн үеэр ирсэн Япон. Яг амьдраж эхэлж байгаа Япон 2 чинь шал 2 өөр Япон шүү гэж хэлэх дуртай. Тийм үеэр Япон бол бүр амар гоё байна. Хүмүүс чамтай бүр амар гоё илгэмсэг. Аяллаар ирж байгаа гээл тэ үйлчлэгээ хүртэл бүр янзын гоё те бүгд л инээгээл тусалчий гээл тэгээд. Тэгээ яг ингээд амьдраад эхлэнгүүд ямар тийм хүйтэн тийм нэг сонин ганцаардмал тийм ганцаарын хүнийг ингээ ганцаараа байлгаж сургадаг тийм нийгэм байл гэж би бол боддөө шүү дээ. Жишээ нь 2 жимдам бариад заяа нэг эмэгтэй ганцаарх нь амар урт шатаар ингээд өргөө болох байж байвал хинч чамд ярьж туслахгүй. Өөр юу вэ? Жишээ. Өөр энэ жоохон нөөний мэдгүй Монголд ч гэсэн гэхдээ яг туслах үгүй нь би бас сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ ер нь зөвөр аюу тийм нөөний Японы нийгэм нөөрөө тэгж ярьдэн шүү дээ. Татемае хонне гэж ярьдэн шүү дээ тий. Японд татемае гэдэг нь болохоор одоо нөөний бусдын өмнө одоо нэг өөр нэг нүүр царайтай жүжиглэх маягийн хонне гэдэг нь болохоор яг хүний дотор уг бодож байгаа тэр нэг юм тухайн яг уг хүн найгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд Японы нийгэм болохоор ерөөхдөө ажил дээр ч вэ ер нь гадуур өөр гэрээсээ гадуур болохоор дандаа тийм татемае гэдэг юм гаргадаг. Тэг хонныг нэг их гаргадаггүй те яг уг хүнээ бол нэг их гаргадаггүй. Ялангуяа ажил дээр тэр нь бүр ингээ амар мэдэгддэг гэх юм уу. Тэр нь надад амар тийм энэ үгүй нийгмээ жоохон хүйтэй хүндий болгоод байгаа юм шиг санагддаг аахгүй юу? Яг нөөний ялангуяа тэг хоёр биендээ бол айгүй жоохон стрессийг бууруулж өгж л байгаа юм л да те. Стрессийг бууруулж өгж байгаа ч гэсэн нөгөө талаараа тэр нөөний стресс тайлах боломжийг бас ингээ алдагдуулаад байгаа гэх юм уу? Яг хэлий гэсэн юм боломжтой газраар айгу тийм. Хэлий гэсэн юм хэлүүлж өгөхгүй те. Хэлэх боломжийг хаагаад тэгээд байгаа юм шиг санагдаад байдэн штт. Тийм тэгээд ялангуяа манай монголчин болохоор ер нь ингээл бидрийг ингээл хоорондоо ингээл ан ман үзэлцэл нөөний хэрэлдэж уралдаал ингээл яг тэгдэг штэ ер нь зөөр ингээ харилцаа. Тэр нь яг нөө жоохон хүүхэд шиг байж магадгүй ч гэсэн эцтэй бас нэг жоохон сэтгэл зүйд бас нэг жоохон стрессгүй эрүүл байх бас боломжийг өгдөг юм шиг бас бодогддог. Яг үнэн үгүй нь би бол сайн мэдэхгүй байна. За санагддаг надад тэгэж өөрт минь бол. Тэр яг бас нөгөө нэг газраасаа бас жоохон хамаардаг. Одоо жишээ нь Осака хэсэг чинь Кансай хэсэг гэж ярьдэн шүү дээ. Тэгээ Кансай хэсгийн харьцангуй бодож байгаа маягүй шууд илэрхийлдэг хүмүүс байдаг. Тэнгүү Токио хавийн, Канто хавийн хүмүүс болохоор ерөөс тийм биш. Тэгээд Кансай дотроо ч гэсэн одоо Кёто арай юм нөгөө хот газрын хүмүүс нь тэгтээ бас арай
жоох өөр. Аа. Тийм. Ер нь жоон төв олон хүнтэй газар байх тусмаа л ер нь хүмүүс нэг тийм дотроо бодож байгааг нь илэрхийлэхгүй. Гэхдээ цаагаараа бол юу ч хамаагүй бас тий сайхан ярьдаг юм шиг. Араар бол бас юу дээ эднэр чинь бас л те. Араар бас Тийм, яг юу ч нэг бодож иж ууш магадгүй гэж хүмүүс. ярьж байгаа бол биш. Ааха. Бараг ууш гадаагаадаа бол биш. Зүгээр л ер нь нэг хамаагүй тоохгүй ярьцдаг маягийн. Гэж үү? Одоо л Тийм. миний чихэнд бол жоох муулаад аим шиг сонсогддог жааш. Тийм. Ер нь нэр юмгүй жоон тийм юм шиг санагдсан шүү дээ. Ингээд тийм. Тэгээд би нөгөө Токиогоос Осакаг нэг Кансай руу очичоод Осака биш Кансай руу очиод тэгсэн чинь нэг яг тэрийг мэдэрсэн. Токиод ахт чи амар стрессгүй тий ингээд бусдаас хамаарах стресс амар багтай. Тэнгүүд яг Кансайд очингууд ингээд би жишээ нь ингээд Монголын хүн штэ тэнгүүд монголчин нэг тийм сайхан нэртэй төртэй тий тийм өндөр хөгцсөн орн биш штэ тэнгүүд Япон хүмүүс ихэвчлэн юм Солонгос, Тайван маяг ч юм уу тий ингээд тийм гайгүй тий ингээд ер нь хөгжингөө орны хүмүүстэй амар нийлэх дуртай заяа. Тэгэнгүүтлээ би ингээд их сургуулийнхаа хүүхдүүдтэй ингээд номикай уунгаа ингээ хоол иддэг юм биш үү? Номикай хийгээ байжсан байхгүй. Тэгсэн чинь миний хажууд суужсан Осакагийн банд заяа. Уцаа хайгаад эхэлсэн байхгүй. Тэгээ цаана нь Тайван охин суудсан би ингээд наана нь Монгол охин сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь над руу тэгсэн штэ. Чи авцсан юм уу? Гэсэн. Юу гэсэн ч үгүй те. Тэгээд нөгөө тэр дунд бас ингээд Токиогийн хүүхдүүд бас байгаа байхгүй. Тэр ингээд ингээд царайн шууд амар сонь болж байгаа байхгүй. Тэр хүүхдийг хэлэнгүүт. Тэг ингээд намайг ямар одоо реакшн үзүүлэх бол амар ингээд миний өмнөөс жоон санаа зовсон байртай. Тэнгүүд Осакагийн гар бол өрөөс тоосон шинжгүй тэгж надад хэлсэн. Тэгээд Наач юм бол тэгтээ одоо нөгөөний газар Осака ч гэхдээ бас айгүй тийм одоо галт тэрэгэн дотор ингээм амар чанга ярьцгаадаг. Харьцангуй ингээд Токиотой харьцуулах юм бол бас тийм нэг тэгж ингээл Кизкао тий яг Токио хүмүүс шиг нэг Кизкао хийдэг байхгүй. Кизкао гэдэг нь болохоор юу юм бэ? Тийм нөгөө хүний бодож ингээд өгөө байдалд оруулахгүй шүү тий тэгдэггүй. Гэтэ би бол наадмын чинь одоо юу гэдгийг тийм нөгөө хүнээ нэг бодсон бодоогүйтэй хаамаагүй зүгээр л амар тийм муухай юу бүдүүлэг байна л гэж харж байна. Өчнөө хүмүүс айж ах чи яг яагаад чамлуу тэгж хэлж байгаа юм тийм үстэй. Тэр үеэр даа юу нэг монгол хүмүүсийн хулгайн хэрэг тэгэл эн чинь мэдээ өдөр шөнөгүй гардаг шүү дээ угаасаа. Тэг нэг монгол хүмүүсийн нэг хулгайн хэрэг айгүй их явчихсан юм а тухайн үед. Ер нь яг тэр мэр бас бол нөлөөлдөг л бах. Тэгж тэглэж гисэн монголчуудтай тэгж харьцахад нь. Тэглээжсэн наа чи амар мэдгүй надад бол амар тэнэг л санагдчихэв. Гэхдээ ер нь ингээд одоо юу гэдгийг бидний нөөний аль улсаас ирсэн гэдэг бас айгүй нөлөөлдөгөө те ядж байгаа ядаргаатай. Нэг жоо Америк Европ гэх юм бол эдгээр чинь бүр хайлж урсаал зүгээр. Тийм. Төрхий харьцаад байдаг. Манусыгаа болохоор нүднийхээ болон гарч харахгүй тий. Солонгос эдгээр чинь сүүлийн нэг K-pop эдэр гэл одоо яг тийм болж байгаа болохоос ш. Тийм. Хэрэг K-pop эдэр байгаагүйсэн бол тэгж харцахгүй байх. Солонгосчууд ч бас нөгөө хөөхөн л дөө. Бас тэг задлж байгаа. Хөөх. Тийм. Хөнөө. Тийм. Стиллэг. Тий. Хөрхнөрөө манай монголчууд зам бас буухгүй шүү дээ манай монгол охтууд ч гэсэн. Мис таслахгүй хөрхөн баа шүү дээ. Бас нэг миний яг боддог юм нь юу? Tax Max амар сайхан авдаг. Японд. Монголд ингээл такс амар өндөр байна гэл янз бүрийн болоод идэв шүү дээ. Надад тэр жоон сонсгоод би одоо яг Монгол амьдардаг болохоор мэдгүй л тэг. Гэтэл Японд ч гэсэн такс бүр амар л авдаг.
Амир авдаг л да. Гэтэ одоо юу гэдэг салингийнх нь дунд чинь хэдийн тэгээ дундчаас хамаарат бас өөр ажиглаад Японч бас Монголын дундчтай харьцуулахад бас арай хамаагүй өндөр байгаа шүү дээ. Тийм. Өндөр тэр хэмжээгээр бас такса өндөр тавьсан байгаа. Тэгэхэд Монголд ч болохоор бас арай үгүй байгаа байхгүй юу? Надад Монголын тэр юу муу татвар матвар бол арай л утгагүй санагд. Арай л утгагүй. Тэгээ яг удаа нүуний татвараа авч болно. Татвараа авсан хэмжээгээр буцаагаад нийгэмдээ ямар нэгэн юм үр дүн гаргаж байвал бас нэг өөр хэрэг шүү дээ, тий. Японд бол би бол тэрийг харцангуй бас гаргаад байгаа юм болоо гэж хардаг байхгүй юу? Имлэг тий хоккейн одоо юу дээл эрүүл мэндийн даатгал эдэрт даатгалтай тэр юугаараа болохоор маш их хэдүүлээ хөнгөлөлт авч амьдарч байгаа штэ. Тэгээ тэр хэмжээгээр бас айгу сайн эрүүл мэндийн үйлчилгээ эдэр авдаг. Монголд ч болохоор ерөөс тийм байхгүй. Татвар тэл төлж илээ байдаг, даатгалаа төлж илээ байдаг. Тэр хэмжээгээр үйлчилгээгээ авч чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэл нэг сөөхтөр очин тэл нэг юу н эмч нь мэддэхгүй, сувлагч нь мэддэхгүй, оюут нь мэддэхгүй, юу нь мэддэхгүй нэг юм ирээд гачаанш тавьчихна. Би бол арай л жоохон Монголыг яг улсын эмнэлэгт жоохон цаг авах л жоохон хэцүү юм шиг санагдчих. Тэгээд цаг авлаач гэсэн амар ойч таарж мардаг хүмүүс нь өөрөө. Тэгээд чи залуу хүн байж мэдээж гэл шүү. Тэр залуу нь ямар хамаатай юм бүгд л өвдөж байгаа шүү дээ тэр чинь. Яа, за баг Монголоос илүү их бишээлээ. Монголоос болж илүү их стресст гэдэг нөө яг гэнт огцом. Гэнт уур үрээ явчихсан. Гэтэ Японд юу юм бэ л одоо чинь яг ингээ өмнөх жилийн төлсөн таг одоо цалин авсан цалингаар чинь дараа жилийн таксан тодорхойлогдож байгаа шүү дээ. Тэнгүүд дараа жил нь би ажиллахаа байчлаа гэхэд өмнөх жил нь ажилласан учраас би таксаа бас төлөх ёстой. Тийм юм бэлээ. Гэтэ чи юу ярих үстэй нууны ажлаас гарсан гэд хаалт малта хийлгүүлэх байлгүй дээ. Тэгээ такса юу яадаг үстэй? Тэр нүгс үгүй. Такса багсуулдаг үстэй. Үгүй. Яг өмнө жил ажилласан цалин авсан л бол дараа жилийн такс чинь тодорхой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр дараа жил чи ажиллахгүй ингээ бүтэн нэг жил ажиллахгүй байлаа гэхэд тэр бүтэн нэг жил яг өмнө жилийнхаа цалингаараа цалингаар чинь такс нь тодорхойлогдоод тэрийгээ заавал төлнө. Ямар сони юм те? Тийм юм билий. Тэгэхээр ингээ цалинтай заавал байх шаардлагатай. Тэгэхгүй бол ингээ нөгөө таксандаа ингээ тий ороогдоод ингээ байхаар юм шиг санагдсан шүү дээ. Тэгэл нөгөө оюутнууд ч ялангуяа ингээд нөгөө 28 цаг амар хэтрүүлээд амар өндөр цалин нөгөө такс төлөх болцсон байж идэг шүү дээ. Тэр мөрийг бас айгүй ирэхээс өмнө айгүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгэл энд чинь нөгөө дөрөн бол дөрөн чи төлөх ёстой бол төлөх ёстой. Тэдэн 100 мана эсвэл тэдэн 10 мана үг гээл суучих шүү дээ тэнд чинь. Хүмүүс бас нөгөө юу гэдгийг бит хоёрыг бас нөгөө тэгвэл тэгэл наанаасаа одоо юу гэдгийг болчооч наана амьдрахаа. Ашигтай юм шиг амьдрчаад муухай ярьлаа марилаа гэд тэр хүмүүс байж магадгүй байх. Тий. Гэхдээ андуудаа болчиг хэлж юм ч айгүй олон асуудал байгаа байхгүй тий. Айгүй олон асуудал. Би тэгээд сайн талууд бас зөндөө байгаа. Зөндөө байгаа тий. Тийм болохоор энд байгаад байгаа тий. Гэхдээ ингээд бас ирэхээс өмнө хүмүүс яг мэдмээр юмнууд айгу байдаг юм аа. Ингээд ийм монголчууд ч нэг жоохон нэг тийм цагийн юмыг амар тулгадаг. Тэгэл жоохон нэг тийм чийл хүмүүс штэ тий. Тэнгүүд амар юм юу гэдэг лээ? Такторитар амар юм дүрм журамтай. Диктатуртай. Диктатур тий. Тэнгүүд амар юм дэг журамтай. Дүрм бол дүрм. Тэгээ тэднүүсийг амар сайн урьдчилж мэдхгүй бол амар хохирдог тий. Яг ер нь тийм. Тэнгүүд л нийгэм нь ингээ баахан дүрмтэй. Одоо шингаалт тэргэнд ярьж болохгүй, чанга ярьж болохгүй, уцаар ярьж болохгүй. Бүр гал тэрэгний заяа одоо USNSC байгаа шүү дээ. Ийм саарл судал гэдэг шүү дээ. Одоо нүуний хөгшин хүмүүс, жирэмсэн хүмүүс, хөгшин биштэй хүмүүс өрөөсөн судал. Тийм, тэр суудлын орчимд бүр ингээд утсаа унтраа гэж хэлдэг шүү дээ, тийм. Тэгээ манай гадаад найз бүр утсаа тэр хэсэгт оролдож зогсож жаад Япон өвөө юмэд загнуулж исэн тийм
юм сонсч ирсэн шүү дээ. Ерөнхийдөө тиймэрхүү ийм амар олон дүрмтэй тэр нь Япон хүмүүстээ бол айгүй энгийн ойлгомжтой зүйл. Тэрийг нь ингээд мэдхгүй байнгут айгүй тийм эвгүй байдалд ордог ч юм уу. Тэр мэрийг айгүй сайн мэдчихэл яг ирмэр санагцад чинь. Би бас тэгж боддог гоо Японд хэрэг одоо юу гэдэг яг мөнгө хураах гэж ирж байгаа бол ер нь жоох мөнгө хураахад хэцүү газар шиг санагддаг. Тийм. Үнэхээр мөнгө хураах чаа бол өөрөө улс руу л явсан зүгээр ах. Тийм. Цалин яг үнийг хэлээд бас тийм амар ажлаасаа шалтгааллах ах л да. Гэхдээ юу гэдэг энгийн нэг компанид ажиллаж байхад бол нэг тийм амар тэгээ эхний орсон жилдээ бол тэгээд шууд өндөр цалин авах гэсэн ойлголт байхгүй. Энд чинь бүх юм нөгөөний үе шаттай хэдэн жил ажилласнасаа шалтгаалж цалин ингээ өндөр болдог тийм системтэй байдаг болохоор ер нь бол тийм чи хөгшин болтлоо л эн чи амьдрахгүй л бол тийм өндөр цалинд бол бас хүрэхэд тийм хурдан биш байх гэж бодож байна. Тэг үнэхээр мөнгө төгрөг хураах чаавал Япон бол бас яг тийм сонголт биш ээ. Бас ингэж боддог. Нөгөө юм бэлгийн дургслыг хангаж чадаагүй хүмүүс эмэрэгтэй ч юм шиг. Үгүй тэр ерөөсөө л нөгөө ганцаардлын өвчин байгаад байгаа байхгүй юу? Аха. Тий ганцаараа тэрийг тэгээд хангах боломж нь байхгүй. Тэгээд тэрийг тийм сонин элдв янзын тийм гажиг юугаар ингэж хангадаг юм болоо гэж би бол айгүй бодсон шүү. Одоо ингээд галт тэргэнд айгуу тийм гаж хүмүүсийг би бол зөндөө харчихсан. Ингээ ардталтан зөндөө зай байхад чинь уртаагаа эмхтэйг амар шахаалттай ингээл бие нийлүүлээл. Тэгэл бүр улаан цайм эндийн тэндээс нь барих ч юм уу тий. Тэгэхээр Япончууд айгуу тийм одоо юу гэдгийг Аз улс дундаа бол миний хувьд бол хамгийн тийм нөөний юу санагддаг байхгүй юу? Одоо яг sexual яг тийм тал дээр амар нээлттэй. Стимэр айгу хаалттай мөртлөө бэлгийн харилцаан дээр болохоор амар нээлттэй орно шиг санагддаг байхгүй юу? Хүмүүс одоо жишээ нь хоорондоо хэдэн хүнтэй унтсан нэг тоохгүй ярьдаг ч юм уу тий хэлдэг. Тэгснэ бүр амар их хүнтэй унтсан хүмүүс ч юм уу тий байх жишээний. Тэр төлөвийн контентууд нь ч гэсэн нэлээд хөгжсөн байт юм шиг байна тий. Би бол гэхдээ яг тийм амар үзэж байгаагүй л дээ. Тэгтэл ер нь ингээл одоо бидний мэддэг аниме эдэр чинь бүгд л ер нь тийм том хүний бас юутэй тиймэрхүү контентууд бас байдаг юм шиг байгаа. Тэр нөөний юу мөнд гадаа зүгээр ингээ гудамд Акихабара эдэргүй ингээ зүгээр ингээл алхаж яхад чинь амар юм том хөхтэй дэр мэрч байж ах шиг тий. Ер нь зүгээр тэр тал дээр амар нээлттэй юм шиг санагддаг. Сонин санагддаг надад тэр нь гэхдээ тэг жоохон гайж юм шиг тийм нэг. Одоо чи нөгөө юу хийсэн штэ. Юу байгаахгүй утас шиг юм байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нь нэг юм характер гарч ирдэг эмэгтэй. Холограм тийм. Ингээ тэрнтэйгээ ингээ баг ингээ гэрэлцэн. Харин тий. Гэрэлцэн шашин эсвэл баг найз охин тэр юмэр гэж боддог ч юм уу тий. Тэгснэ маа нэг найз гадаад найз тэгжсэн байхгүй. Нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь тэр эмэгтэйгээс тэр характераа сонгох, эхнэрээ сонгох гэсэн чинь ингээ хариулж чадахгүй байсан гэсэн. Тэгээ бүр ингээ бодоод хариулж чадахгүй байсан гэд. Тэгээд тэр амар саандурдчихсан. Тэр юмнуудыг ингээд задгаа тавьж өгчээж одоо хүн хүчиндэг ч гэдэм үү тийм гимт хэргийн юунд баг байд юм болоо. Яа гэм бол эсвэл задгаа тавьж өгснөөрөө илүү тэр нь бас гимт хэргийн хувь нь өсч идэм бол яа гэм болоо те. Гэтэ энэ ч бас яг хүчин гэж би яг нэг их сонсож байгаагүй л дээ. Гэхдээ одоо нууцаар хүний зургийг авах ч юм уу одоо галт тэрэгэн дотор бүсэнд нь хамаагүй хөрөх ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бол зөндөө гардаг шүү дээ. Араас ялангуяа дагаж явах, моовах. Одоо энэ манай байрны гадаа ирдэг нэг залуу байна. Баян манай 4 давхрын цонхыг ширтээстэй уцаараа зураг мураг авдаг нэг баги заги байна. Би яг юу гэж хэлэхээр үгээ олж чадахгүй байна. Гэхдээ тийм нэг тий айгу өөр сэтгэлгээтэй хүмүүс шиг санагддаг. Уул нь бол ингээд очиод унтдаг газар мазар бол байгаа штэ. Тий. Тэр нь ингээд хүлэн зөвшөөрөгдсөн тий. Тэгсэн хэрнээ тэр чинь бас яг нэг яг хүлэн зөвшөөрөг юм биш үү? Хуулийнхаа дагуу ер нь цаашаа тэгэл яадаг юм бол сайн мэдгүй л дээ ямар тач миний шуухантай газар очих нь бол тий миний сонсч яснаар болохоор одоо юу гэдгийг тэр эмэгтэй нь эрэгтэйг тавиулах тий тавиулах. Гэхдээ тэр нь заавч одоо юу гэдгийг яг бүр бэлгийн харилцаанд орж биш тавиулах болно. Тэнгүүд яг нэг бэлгийн харилцаанд оронгууд тэр чинь хуулиараа хориотой байдаг гэд. Тийм юм болоо. Тий. Яг тэр бүр яг орох хүртэл нь болохоор зүгээр юм шиг байгаа. Гэж би болохоор юунаас үдчихсэн. Энэ нэвтрүүлгээс ч хэлээ.
Хүнээс ч сонслоо одоо бүр марцчихжээ. Мгм. Мгм. Магадгүй. Тийм. Санаандгүй нэг юу яасан баггүй юу? А, Юу мо SNS дээр чи ингээл рилүүд ороод ирдэ штэ. Аха. Тэгсэн чи тэнцээ ингээд нэг хүн ингээд гудамд Шинжукуд заяо Кабукичогоос цааш яваад манай нөө Монгол холбоотой газар тэр хавар юм шиг байгаа. Аха. Тэрнгээр ингээл нөө хүмүүсийн зогсож байгаа хүмүүсийн ингээл харуулаад яваадсан байхгүй энэ одоо ямар сонин бичлэг вэ гэж бодчихвол харчаал ээжсэн чи тэр хүмүүс тэр зогсож байгаа охтууд нь бүгдээрээ юу юм бэ? Биеийн үнэлэгч юм байна. Мгм. Тэгээ тэр нэг гудам удамд ингээ ганцаараа зогсож байгаа охтууд чинь ерөөхдөө надаа биеийн үнэлэгч байдаг юм шиг байлаа шүү дээ. Аха. Ингээд орой заяа. Одоо галт тэрэг зогссон үед мүйд айгу мэдэгддэг. Тийм үү? Ингээд жоон хотелын ойролцоо ингээд юм хэлж зогсож байдаг. Би өмнө нь юус анзаарч байгаагүй байхгүй юу. Тэгэл ганцаараа л зогсож байгаа л хүн байна даа л гэж харж байгаа юм чи. Тэгсэн чи ан тэр бичлэг дээр харин тэнгүүд тэр ингэж юу яд юм уу гэж бодоод Мгм. сонирхолтой орн шүү Япон бас тэгж яагаад. Нөгөө Японд ингээд Монголч ч ингээд хүмүүс ингээд жим юм явахтай амар юм байран хувцастай ингээд зөвхөн ингээд гиз мэз нийлмэл гарцсан марцсан тий. Энд бол зүудлээч хэрэггүй. Тий яг байна. Тийм гадуур юм нөгөө бариун өмч баг Өмс жоон цөөхөн тий. Айгуу тийм жоохон тийм анх одоо ингээд би бүр ингээд нүдэнд айгуу тийм тасаад ингээд сурцсан байгаа даа байхгүй юу. Анх ирж байхад эдгээр ингээд ямар сонь тийм жоохон навсгар хувцалт юм бэ гэж боддог байсан. Гэтэ яг одоо ингээ өөрөө амьдраад энэ халуунд ингээ яг амьдраад ирэхээр үнэхээр тийм сул навсгар хувцас өмсмөр санагддсан билээ. Харин тийм бариун биш тий. Үнэхэрийн заваан чиглэг халуун болохоор ойр даймар шүү тий. Ойрт бүр амар халаад өдөржин одоо ингээ би ч нэг гадуур аягүй их явдсан штэ. Тэгээ гадуур явж байхаар ингээ миний бүр ингээ толгой мандраад ингээ дайвалзаад уунчих гэсэн. Одоо нөгөө давстай уснууд идэв штэ буккарын интернет. Харин тий. Тэр миний сахалтай тэр мэрийг аягүй сайн уух хэрэгтэй. Ер нь амар аюултай шүү. Энэ ничж шүү гэдэг чинь. Ничж шүү ч амар юм байна. Би тэгээ сая нэг өдөр юу яасан штэ. Үнэхээр юу нуурч унаад болдгоо. Хит нооны халуунд гадуур явцсан чаа. Тэгээ ажилдаа явж чадаагүй ш. Тэр өдөр айгуу нэг чухал хурал муралтайсан дээр юу болов гэл өдөржингөө гэртээ унтсан. Аюултай. Дүнгэж ирж байгаа хүмүүс ер нь бол айгуу анхаарах хэрэгтэй тий. Ялангуяа гатаматай ажилтдаг хүмүүс бол Тэгсэн чинь сүулт мэдээгээр тэгсэн гинлээ. Одоо бид нар чинь нууны халуунаас яагаад юм жижигхэн синс минс ингээл барайл явж байгаа штэ. Тийм гэсэн чи тэр синс минс эдгэр чин улам ничжишөө халууны өвчнөд болгодог гинөө. Яг нэг халуун салхины үүдээс нь үлгэрээд байгаа болохоор улам одоо манай монголоор бол нарших гэдэгтэй л ер нь жоохон адилхан байгаад байгаа юм тий. Ничжишөө гэдэг нь жоохон адилхан. Тэгвэл тэр синси чинь бас тэгвэл бас нэг гадаа нэг удаан зүгэх гээд авах хэрэггүй юм байна тий. Монголд амьдарч байхад үнэхээр одоо юу гэдэг юм халууны юм уу бол мэдтгүү байсан юм билээ тий. Японд дээр л мэдэрлээ. Халуун үед хүн яг одоо яаж өөрийгөө нөөний эрүүл байлгах ёстой юм бастай гэдэг ямар ч тийм ойлголтгүй. Тийм. Яг үнэ. Тийм болохоор яг нэг Монголоос ирж байгаа хүмүүс энэ нэтжүү шүү. Халууны өвчин тэрийг мэдгүй байх амар магадaltaй. Яах ёстойгоо мэдгүй тий. Ер нь Japon зармаар дээр нэрсэр хүмүүс айгу бичлэг оруулдаг энэ талаар. За тэгээд Японд үзэж байгаагууд нь халуунаас боломжтойгаарай. Тэгээ Монголд үзэж байгаагууд нь сайхан зуншаарай. Одоо яг л гоё ягаах тий. Энд одоо яг л гоё ягаах. Зунаа гоё Монголдоо өнгөрөөгөөд хүтрхэн наашаа ирээд идэг бол бас болж. За. Өнөөдөр бит хоёр. За. Муулах гад муулж чадсан уу? Бас нэг муулаагүй шүү. Гэтэ гоё Япон бол гоё орн. Гэтэ жоохон нэг тийм нийгмээс ирэх жоохон нэг тийм баримттай гэх юм уу тий. Тийм юм л жоохон асуудал. Ялч ч гоо ингээд энд чинь бүр ингээд кароши гэдэг үг байгаа шүү дээ. Хит их ажилласнасаа болж өөхөх тий. Бүр тийм үг гартлаа ер нь бол нийгэм амар юм дарамттай, шахалттай. Тэгээ ер нь төгс газар гэж бас байхгүй байна тий. Ямар нэгэн байдлаараа жоохон. Гэхдээ
Одоо юу гэдэг би бол Монгол хүмүүсийн зан аашинд бол ер нь зоохон Аз тал руугаа гэхээсээ илүү юу лугаа зүгээр юм болоо гэж боддог байхгүй юу? Европ ч юм уу, Мгм. Америк ч юм уу те. Тэр тал руугаа ер нь илүү их зохицох магадлал өндөртэй байж магадгүй гэж боддог. Гэхдээ хэрвээ мөнгө хураах чаавал Япон бол мөнгө хураах газар биш шүү. Мгм. Ер нь бол Японоос зөндөө юм бол сурна. тийм гэж сурах боддог. яг тийм сурах мурах тал дээр л юм гэхээс биш яг мөнгө хураах тал дээр бол жоохон арай биш юм шиг санагдаад байгаа. Гэтэ яг тэр цалин өндөртэй газар очихын тулд бас нэлээд чаленжинг. Бас тий. Аа. За бид хоёр зүгээр өнөөдөр стрессээ тайлсан юм уу? Японы мөөлчтийн стрессээ тайлсан. За тэгээд Бас жоохон яг өөрт тохиолдсон ичгэвтер явдлаа зүгээр ярьсан. тэгээд өнөөдөр энэ үргэлжлүүлэх гэдэг дуусах дөө. За сайхан амраарай. Бид хоёр яг одоо ингээд энэний дараа унтаж амарч байгаа. За бай.